урлагийнхан гуйлах чинь гэж дуудуулаа л яваад ах юм уу. Наран туул өнөртөж болохгүй. Заавал тэр бумаас л яриа. Урлагийнхныгаа ингээд гуйлах чинь гэж хардаг. Би хүнийг л байдгийн тавиул нөхөөс хизээч өөрөө байдгаар тавихгүй. Тэгж л болдгоо. Харин тэр талаараа зөрчилдсөн үү? Чи миний нөхөр. Монгол театрыг байгуулсан одоо зорилго, шалтгаан юу юм бол ер нь эргээд яг Клеопатра жүжигийн ард гарчаад эргээ харахад энэ алхам чинь зөв байсан гэж бодож байна. Нэг л гоё л жүжиг хий. Нэг л гоё бүтээл хий. Тэгэл үзэгчд орж ирэл тэнд бүр ингээл гоё хөгжим сонсоол, гоё хувцас хараал, жүжигчдийн гоё уран чадварлаг гоё жүжиглэлтэд автаал, итгээл. Тэгэл тэр театрын сайхныг мэдрээл ингээл гараасаа урлаг гэдэг чинь өөрөө ийм л байх хэвээр зөв штэ гэж би дотроо боддог. Тэгэл яг энэ үрээс л энэ үйл явдал эхэлсэн. Тэгээд энэ үрийг ургуулахын тулд хийж байгаа сонголт маань өөрөө энийг илэрхийлж чадах үе сонголт байх хэвээр. Тэгээд сонгодог жүжиг ямар ч эхлэл нь байх хэвээр. Би одоо 30 жил яг л энэ дундал туучиж ирсэн. Тэгэхээр энээсээ гинт халаал би нэг хөш урлаг хийхгүй штэ тий. Нэг юм бас надад их урам өгч гоё санагдсан. Ястал хүн ямар нэг юм хийх гээд бодоод байгаа л шууд эхлүүлэх юм байл. Тэгээ тэр яаж хийж байгаа л болдог. Олон чи өөрөө энэ хугацаанд юу тохиолдож болох вэ? Чиний сэтгэл зүй бэлэн байх хэвээр бизнес рүү шинэ юм руу орж ийн. Магадгүй чи мөнгөгүй айгүй их явах бах. Магадгүй чиний бүх юм хүснээр болохгүй байх. Олон хүнтэй чамд харилцаанд орох шаардлага орох бах. Хэрвээ унуул чи яах юм те? Би ерөөсөө унахаас айхгүй л ихэлсэн байхгүй. Тийм учраас айгүй юм тэнийг зоригоч гэх юм уу? Яваад өнөдрийг хүрсэн. Тэгэл би яг тэрийг л бүр хэлмээр байгаа. Хэрвээ ямар нэг юм үр энд чинь байгаад байгаа бол шууд хийх хэрэгтэй. Тэгэл тэр мэдээж шинэ юм хийж байгаа юм чи тэр донд чи алдаа гарч ирнэ. Оноо гарч ирнэ. Тэгээ тэр онсон зүйл нь өөрөө яг одоо болсон байдаг юм аа, бүтсэн байдаг юм аа л гэж надад бодогдсон. Хэрвээ нууц биш бол одоо хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан юм бэл. За нэг элен далангуй хэлээд явахтай мөнгөний асуудал юм чинь тий. Гэхдээ заавал тэр бумаас яриа. Зөвхөн Клеопатрагийн өмсөж байгаа дресс өмсгөл багада 100 сая өртөгтэй гэж дуулсан л та би үнэн үү? Үнэн. Манай зураач Ариун Дэлгэр ах маань өөрөө за баярмаа Клеопатра хийх гэж байгаа бол эндээс ерөөсөө наран туул өнөртөж болохгүй. Ерөөсөө энэ дээрээ зоригтой шийдэл гаргавал би бас ингэ зоригтой шийдлээ. Юунаас бас гоё урлаг үзүүлээ. Урлаг үзүүлээ. За энэ үүднээс нь жүжигчин Баярмаас хөрөнгөлөг хүн байна гэж ойлгож болох уу? Ингээ гоё юм хийгээд тэгэхэр чин тэгэл би өөрөө нэг ийм юутай ахгүй. Ямар нэг юм хүнд орох гэл тэгэхэр хүмүүстэй ингээд мөнгө тохирох хэрэгтэй болдог. Тэгээ тэр надад маш эмзэг айгүй эвгүй байдаг. Тэгээ би өөрөө бас нэг ингэж одоо өөрийнхөө хөдөлмөрийг шударгаар үнэлүүлмээр байдаг. Гэтэл нөгөө тал нь ингээд мөнгө авахгүй айгүй чи тэдээр тоглочих гээд ингэдэг те. Тэгээд энэ нөхцөл байдал надад амар гонигтай санагдаад байдаг байхгүй. Энэ юм надад дандаа л тохиолдол шинэ уран бүтээл орох болгонд мөнгөө тохиролцох хэрэгтэй болдог. Тэгээ би ингээд нэг бүр агаарын юм хэлэхгүй штэ нэг одоо урьж яагаад баярлаа. Тэгээ би нэг иймэрхүү ханшаар л одоо тоглол болж гинөө гэд. Тэгэхээр жоохон хямдруулж чаач гэдэг юм те. Ингээд энэ бүрээ үнэхээр эмзэглэмээр заяа. Энд чинь тэгэл бодит байдал. Угаасаа яах юм бэ? Бид нар чинь мөнгөгүй гоё юм хийх гэдэг мөнгө байхгүй. Өөрийгөө 10 жил ажилласан одоо л нэг дажгүй жүжигчин болчихоо. Одоо хөдөлмөрөө өндөөлээд би айтаахан ингээд үнэлгээгээр тоглоод энүүгээрээ амьдраад өнтергээ тийм бодохоор тэр байхгүй. Тэгээ би юу ч боддог вэхээр би жүжигчтэй аяга өрөвддөг байхгүй юу? Яг ингээд хүн талаас нь хайрладаг байхгүй юу? Тэгээд эднэр ингээд нэг газар очиод би тэдээр тоглоно гэж хэлэхдээ тэр нь ингээд авдаг байгаасаа гэж би дотроо мөрөддөг байхгүй юу? Тэгээ би сая энэ бүтээл дээрээ яг л тийм байхыг л хүссэн. Би яг хүмүүсийн хэлсэн мөнгийг л өгөөд ажилласан. Яг хөө тэдний дотроос тэрийг ойлгож тэрний төлөө хичээж байгаа ч хүн байна. Тих ёстой юм шиг хандж байгаа ч хүн байна те. Янз янз. Зүгээр л би өөрөө тэгснээрээ нэг өөрийнхөө дутууг нөхсөн юм шиг л. Би ингээд нэг газар очиод би тэдэр тоглож үжигчээ ингээд хэлэхэд окей гэд ингэдэг байл надад гоё шүү дээ.
Тэгээ яг энэ мөрөөдлөө би өөрийнхөө ажилд дандаа ингэж чадахгүй байх л та. Нэг удаа ч гэсэн яг үгүй Монгол жүжигч маань ирээд тэдээр тоглоно гэд өссөн мөнгө аваад тэгээд сэтгэл дүүрэн ажиллаа хийгэлтэй. Тийм биз дээ. Өдөр нь реклам руу гүйхгүйгээр тоглолтондоо ингээд аягүй гоё ирээл те нүүр мөрөө будаал ингээд жүжигчийн хүний амьдралдээ те. Тэгээд энэ дээр бол яг тхийг л амар хүссэн. Тийм болохоор би яаж хийж байгаа л та тэрийг болгосон шүү дээ. Тийм. Хийж юу би яг л цаашаа ятах би баян хүн биш шүү дээ. Тэгтээ энийг болгоё тэгвэл тэгээ болгодог юм байлээ. Тэгээ яг би жүжигчтэй бол уран бүтээлч ганцхан жүжигч юм биш л дээ. Энд хамтарж байгаа бүх уран бүтээлчтэй эргээд надад гомдохгүй үлдээсэ. Тэгээ нэг бүтээлийн ард унсан ч бай, боссон ч бай, бүтсэн ч бай, бүтээгүү ч бай. Бүгдээрээ баярмаатайгаа ингээд багаараа тийм Монгол театрынхантайгаа гоё ажилласан. Гэт нэг юм сэтгэл дүүрэн үлдэхэд болж байгаа юм. Тэгэхээр бизнесийг бол ашиг хийхэд бол тэгэхээр Монгол театр бол нэг талаараа бизнес, нэг талаараа урлаг. Тэр ашигаа өгч чадчихна. Тэгээ ийм хүн ч одоо яаж ашиг хийх юм бэ те? Бизнесийн хүн харамсалтай. Бизнесийн хүн мөн үү биш үү те? Гэтэ зүгээр. Ер нь бол олж харсан юмнууд байгаа. Яг бизнесийн талаасаа ч тэр бүтээл талаасаа ч тэр энэ удаадаа бол би ер нь явж яг тэгэхэд дундуур нэг зөв гаргалгаагаар зөв явчихвал гэж бодоод байгаа. Тийм. Монголд би анханасаа яг энэ тоглолтыг бол харж ирсэн. Би хэр хэмжээний юу гаргаад юу болж үлдэх вэ гэдгийг бол харж ирсэн. Миний харж ирснаас нэг зөрөг байхгүй. Тийм болохоор сэтгэл хөдлөлтөөс угаасаа за энэ удаад ч одоо тий юу ашиг машиг тий Монгол театрал төрөх ёстой байсан. Монгол тэр урлагийн үнэлгээ яагаад хямд байдаг юм бэ? Шалтгаан юу гэж бодлоо? Тэгээ урлагч нь бүр ингээд хаягдцсан. Тэгээ бүгдээрээ нэг юм бор зүрхээрээ явдаг юм ухамсартай. Тэгээ бүр ингээд тийм соёлтой. Тэгээд урлагийнхныгаа ингээд гуйлагч ингэж хардаг. Тэгэл тэд чинь хөөрхөн амтд нэг юм хийх гээл яалтчгүй ингээл ямар ч нөө тогтолцоо эний чинь одоо урлагийнхныг амьдрах тэр орчныг бүрдүүлж өгөөгүй олон жил ингээл гүрийгээл явцгаацсан. Тэр чинь бас урлагийн бүтээлийн чанарт хүртэл шууд нөлөөлнө шүү дээ. Бушуухан нөө гаргасан 5 цасаа олж аваад дуусахыг бодно үстэй ер нь бол тий юу сайн бүтээл, сайхан дүр, сайн жүжиг нөө урлагийн гоё сайхан хаана байна тий. Тэгээд бүр ингээд суураараа буруу юм шиг л. Тэгэл одоо л нөгөө яам энтертэй болоод кинонаас нь эхлээл ингээд дэмжих гээд байгаа юм шиг байлээ. Тэгээд бас бодлоотой юм тэр лүү хөөцөлдөж тэндээс мөнгө олж аавна гэдэг чинь өөрөө маш их цаг хугацаа зарцуулдаг зүйл юм байл шүү дээ. Хаанаас? Одоо нөгөө яам интерес тэтгдэг юу энэ аавна гэдэг чинь тий. Нэг олон юм уу шатыг дамжаал ингээд тэгж нэг төөгцэн юм шиг юм гардаг. Тэгээд тэр чинь одоо тэгсэн дорол кэсэнд ажиллаа явуулж исэн дээр байгаа байхгүй. Тэгэхээр бушуухан нэг хүн амтнаас мөтөр гуйгаал муугаал тэгээ баг ингээл гялцуулсан дээр байдалд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу одоо тэгэл тэтгэрэнгүй ингээл театр төрөөл юм бужигнаад байгааг ингээд харж байгаа юм чинь эдгээр ингээд амьдрах гад үзээтэй нэгдийг харж байгаа юм чинь энд нэг зохицуулт хэрэгтэй юм байна, санхүүжилт хэрэгтэй юм байна, энд нэг юм гаргалгаа хэрэгтэй байна гэдгийг мэддэг чаддаг хүмүүс нь бас харж идэг байлгүй дээ л гэж боддог шүү дээ. Эдгээр шингэн бид гурав болцоо хинч төвгөхгүй гурлаастай ингэж гүйсээр байгаа л тэгэл болгосон шүү дээ. Бид гурав энэ театрыг байгуулад мөнгө хаагаад явж байхад зүгээр бидний яриаг сонсоод за би та нарын имийг ингэж хүнд хэрэггүй 1000 төгрөг гэж байдгүй. Гэхдээ би та нарын яриаг сонсоод надад та нарын энэ хийх гэж байгаа юм бол хүмүүдэнд харагдаж байна юм их гоё юм болох нэ. Миний бүр ингэ сэтгэл хөдлөөд. Бизнесмэнүүд чинь нэг тийж баргийн юм сэтгэл хөдлөөл тийж мөнгө гаргах. Тэгсэн бизнесмен байгаа юм тий. Тийм бизнесмен гарч ирж бид нар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Тэр нь хэн байсан бэ гэсэн чинь одоо Монгол түмнээ ягаан гаж идгэж алтаршсан Сэнд аюушхайн зээх байсан. Вау. Хэн бэ? Аль хангаа гэж залуу. Тэр залууд би одоо үнэхээр чи бол бидний хүсэл мөрөөдлийг бодит зүйл болгосон. Чи бол урлагт маш том хувь нэмэр оруулсан шүү. Маш их баярлж байгаа шүү гэж би хэлсэн. Надаа ингэж яваад тахын зүг юм уу? Хол удаан ингэж явж чадахгүй л дээ хүн чинь тэсэхгүй шүү дээ. Бууж өгнө шүү дээ ер нь бол. Анхны юм учраас л үнэхээр бүгд ингээл гарагаасаа барил зүтгэж байгаа байхгүй.
Гэхдээ эргэл бодно ш. За хэр удаан ингэж амьдрч чадах вэ тий? Чи асуулт болж байгаа юм л та. Тэгэхээр энэ төвхтэй байдлаас гарахын тулд яах вэ гэж ингээ хүн чинь бодож эхэлнэ үстэй тий. Урлагийнхан гуйлах чинь гэж дуудуулаад яваад ах юм уу? Би бол бүр урлагийн өмнө нэр хүндийг аяйгүй өндөрт байлгахыг хүсдэг. Урлаг гэдэг чинь хүн болгоны хийгээд байдаг энгийн одоо амьдрал донд байдаггүй тэр одоо ой зүйлийг чинь л урлаг гэж хэлээд байгаа шүү. Хүн болгон театр дээр л хүн болгон тэр сайхныг мэдэрч чадахгүй шүү дээ бас тийм. Тэгээд энэ гоё юмчд гоёлах хэрэгтэй шүү. Уран бүтээлч хүн болгонд өөрийгөө тунхаглах гарч ирэх нэг акшн хорн бүтээл гэж байдаг. Баярмаагийн үед тэр нь яг ямар бүтээл, ямар дүрээс юм бэ? Яг энэ Клеопатра гэдэг дүрийг л би яг тэгж өгөхөд төсөлсөн. Хэрэв би өмнө нь одоо ийм ажлуудыг хийж чадсан бол одоо би ямар төвшөнд байгаа вэ те? Тэр өмнөх үйлдэл үнэн байсан юм уу, худлаа байсан юм уу? Зөв санаанд дүү амжилттай болсон юм уу эсвэл те? Ер нь нэг юм их сайн хийж чадсан бол дараагийн алхмыг хийхээсээр аргагүй байдалд ер нь ортгол доо. Араасаа ингэж хүн шахагдаж явж байдаг тийм. Тэгэхээр миний хувьд бол хамгийн одоо шандас шалгасан дүр бол энэ Клеопатрагийн дүр. Клеопатраг юугаараа шандасарч байна? Дүрийн хувьд энэ жоохон мэрэгжлийн тал руугаа яригадад явчих байхгүй юу? Характерийн хувьд одоо дүр бүтээн гэдэг чинь хүн өөрийгөө ч танихгүй явж ийн гэж яриад байгаа шүү дээ тий. Тэгтэл би энэ байгаа биеэрээ хөдөлгөөн, оюун санаа, сэтгэл хөдлөл, гомдол, гуниг, уур уцаар зориг бүх юмыг би өөр хүний биеийг, өөр хүний сэтгэлийг бүтээх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө айгүй хугацаа шаарддаг тийм төвхтэй ажил байгаад байдаг. Амжилттай болох нь маш ховор байдаг. Тийм учраас одоо өчнөө жил тоглосон жүжигчдэд нэг юм уу хоёр дүр бүтээжээ гэдэг нэг тийм юм дарддаг байхгүй. Тэгэхээр үйл явц нь өөрөө юм төвхтэй. Өөрөөр хэлбэл тэр 2000 жилийн өмнө байсан тэр эмэгтэйг өнөөдөр хинч мэдхгүй тэр байтга тийм хүн байгаагүй энэ чинь домгийн хүн гэдэг яриа хүртэл хийж их үед гарч ирж исэн. Миний нөгөө шулуухан хэлэхэд яг Баярмаагийн ур чадвар материал авьяасыг яг шавхсан дүр нь бол Клеопатрагаас илүү Анна байсан бол илүү их монологтой илүү жүжигчний ажиллагаа хийдэг гэж өвдө батсан л да санал нь. Энэ яг ингэх хэвээр яаж бодсон Клеопатра нь илүү ах хэвээр юм. Ер нь бол Анна бол бүх юм нэг юм өгөгдсөн ажиллахад нэг тийм хэцүү биш байхгүй. Нэг талаас нөгөө талаас тэн дээр ерөөсөө гол дүр бол эхнээсээ дуустал тасралтгүй тоглодог. Өөрөөр хэлбэл өөрийгөө тийм өстой нээж чаддаг юм бол нээх тэр талбар нь тэнд байгаа. Тэгээ тэн дээр сайхан ингээд бүжиглээд гарна гэдэг чинь бол одоо жүжигч өнөө шүү дээ. Яг манай Клеопатра дээр ямар жоохон асуудал үүссэн бэ гэхээр тэр бол бид нар хоёр зохиол нийлүүлсэн нэг талдаа бид нар онсон. Зөвхөн одоо Бернард Шоугийн зохиол хэд өөрөө 4 цагийн жүжиг. Шекспир дангаараа 4 цагийн жүжиг байхгүй. Тэрийг нийлүүлээд бид нар 2 цаг 30 минутанд үндсэндээ бацсан шүү дээ. Тэгэхээр тэндээс чинь маш их юм хасагдсан байхгүй. Тэгээд тэр донд чинь нөгөө Клеопатра гаргаж ирэх ёстой маш олон сценүүд. Өөрөөр хэлбэл энэ жүжигний 60% дээр би тайзан дээр байгаа шүү дээ. 50% дээр жүжиг. Гол дүр тийм байдгүй. Анна дээр бол миний ордгоо ганцхан сцен байт юм. Би тэр хойно галзуу юм шиг хуцаас болдог байхгүй. Ерөөс ороод тайлал өмсөөл шууд гардаг. Бүх сцен надаар ихэж надад байна. Тэр гол дүр өөрөө тийм үүрэгтэй. Тэгэхээр энэ дээр бидний алдсан нэг тэр юм бол нөгөө утгын бүтэн гаргаж ирэхийн тулд Клеопатрага жоохон хойшин тавьсан тийм тал бол байгаа. Тийм. Клеопатрагийн тухай маш одоо дэлхийн том найруулагчид, том жүжигчид барьж авдаг. Ерөнхийдөө үндсэндээ яг шанцаа сордог дүр бүтээл гэж ярьдаг. Баярмаагийн бүтээсэн Клеопатра хин юм бэ? Клеопатратаас өөрт чинь төстэй зан чанар байсан уу? Яг шууд тийм хүнгээ тодорхойлоход жоохон төвөгтэй. Дүрд чинь нэг энэ бол тийм хүн юм аа гэдэг нэг юм тодорхойлт байгаа. Тэрийг хийхин төлөө ажилладаг байхгүй яа. Клеопатра дээр болохоор магадгүй яагаад айгүй олон найруулагчид өмнө барьж авсан юм одоо хөрөнгө оруулалтаасаа ч юм уу юунасаа ч юм болоод ажил болоогүй тийм жүжиг юм байл л дээ. Тэгээд бид нар өстөө тийм Баатаргаа нэг барьж авч исэн байлээ.
өөр хин гэлээ бас нэг найруулагчийг хэлжсэн. Дараа нь хөдөөх найруулагч Ган хоёг гээд найруулагч бас барьж агаад бүр яг хийх гэжсэн. Ингээ хит хитэн удаагийн оролдлого бүтлгүүцсэн бас тийм сонин төвхтэй юм билээ. Яг цаг нь болоогүй байсан уу, санхүүгийн асуудал байсан уу тэрийг болоо үсэхгүй те. Тэгээд манад нь орж ирсэн ахмад урагтайч хэлжсэн аахгүй. За бид нар лав те хизээч энэ жүжиг ингэж барьж авахгүй. Та нар ястаа залуу байна да гэж бүр толгоос гисэрчсэн аахгүй. Тэгэхээр эн чинь ингээд хүн болгоны тархинд ингээд нэг тодорхой хэмжээгээр төсөөлөл бууцсан амар өндөр хүлээлттэй киногийн бүгд мэддэг их өндөр шалгуур тавьж одоо үзэгчдээс би бүр энергийг мэдрээд байдаг байхгүй бүр ингээд хэвээр. За ястаа нэг харъя гэж байгаа юм шиг бүр тийм сэтгэл зүйтэй орж ирж байгааг би мэдэрч байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө тэр үзэгчийн тэр юутай ингээд сөрж ингээд тоглох чинь өөрөө аюу хэцүү л дээ. Онцгой гэж ямар чанар тэр хүнд вэ? Тэр албач байгаа гэж байгаа нь яг үгүй амжилт байгаа саж байгаа гэдэг үгүй тийм хүсэж. Анх Норогийн дүрийг бүтээжсэн Баярмаа өнөөдрийн Клеопатрагийн дүрийг бүтээсэн Баярмаа хоёрын хооронд хэрэг хол зай, хэрэг ялгаа. Яг тэр үед байсан миний энэ гэгээлэг, мөрөөдөл, мэдрэмж бүх юм өөрөө байгаа. За жүжигчний ур чадрын хувьд бол мэдээч хэрэг өссөн байх. За тийм хувь хүн нь бас энэ дөрүүдэд ингээд тоглоод явж их үедээ тэгээд цаг хугацаа тэмүүлж их үедээ хувь хүний хандлага, үзэл бодол бас өөрчлөлт ордог юм шиг санагддаг. Тэгэхээр би их дэврүү юм юу яаж байгаа л Анна тоглосноос хойш ингээл намс гэл нэг суудсан штэ би санаа. Наад тэгж өөртөө гэж мэдрэгцсэн. Хувь хүн ч нөө. Тий. Аха. Тэгэхээр дүр тэгж нөлөөлт юм шиг байлээ. Магадгүй их хүнд ачаал аваад тэгсэн үү яасан. Дүрийн сэтгэл зүй тэгж нөлөөлж юм. Тий. Өөрөө юм байхгүй юу? Бас юм сэтгэл хөдлөл өндөртэй өөрийгөө нээх үедээ нээж чаддаг бас тийм хүн шүү дээ. Уг нь бол Бас их хаалттай хүн биш шүү дээ. хаалттай хүн биш. Зүгээр хаалттай гэдэг чинь би зүгээр юмыг тааруулж байгаа л дооц болохоос биш. Тэгжээ чинь нэг дүрийг мэдэрч хүн чинь юм задгаа тоглоно шүү дээ. Түүнээс биш хувь хүний нэг хатуу бол дүр яг тэгж гараад идэг юм. Ер нь бол анзаарах юм бол тэр дүр дотор тэр хүний шин чанар яваад идэг байхгүй юу? Тэр хүн өөрөө сэтгэл нь маш юм торхон мэдрэмжтэй юм байж тэр дөрүүдий чинь ингэж чөлөөтэй хөдөлгөж наасан цааш нь ингэж гой гүйлгдэг. Яг нэг ингээл суучих шиг надад санагдсан. Гэтэ тэр нөгөө нэг юу гэж хэлэх тэр нэг би юу яасан гэсэн үг биш. Миний нөгөө нэг юм уран бүтээлч онгод мэдрэмж бүх юм бол улам бассан. Аха. Гэхдээ нэг хүний одоо энэ юу юм бол тийм хэлж мэдэхгүй байна. Нэг над Аннад өөрчлөлт өгсөн шүү. Тийм учраас би энэ ажлыг хийсэн байхгүй. Яа. Өөрийгөө өвдөх гэж. Аннаас гарах гэж юу? Гарах гэж биш. Надад тийм одоо хүчийг тийм бярыг өгсөн байна. Аннатай адилхан зүйл өөрчилж байгаа. Би ч бас хийгсэн юм бас хийчдэг хүн шүү ер нь бол. Тэгээд тэрнийхээ арыг даачин шүү. Тэр дараа төстэй. Адилхан. Тийм. Тэр заавал хайр сэтгэл байх албагүй. Хайр сэтгэл байсан ч би тэгж л хандна. Хайр сэтгэл тэгж хүл алдах хүн үү Баярмаа. Одоо бичээлбэл Аннагийн яг тэр талд нь асар дургу шүү дээ. Зөвхөн Аннаг ч юу нэмхтэй хүнд ингэж дурлалт ингэж гараа мохорлах ингэж байдгаа тавьж өгөхөд яат ч юм дургу. Би хүнийг л байдгийн тавиул нөхөөс хизээч өөрөө байдгаа тавихгүй. Эмхтэй хүн тэгж л болдгоо. Харин тэр талаараа зөрчилдсөн үү? Анна ч ингэ тавиад уучж байгаа ш. Тий. Аннагийн тавьж туулт чинь өөрөөс нь гадна тэр учирч байгаа Вронский болон хажууд байгаа нөхөртэй нэг холбоотой байдаг. Тэр хоёрын дунд уу? Тий. Зөвхөн тэр хоёрыг өөрийгөө тавьж тугаа зогсохгүй тэр хүн чинь тэр худал хуурмаг нийгмийн өмнө гарч ирээд тийм би тэгсэн болдгоо мó гэж хэлж чадсанараа аюу онцгой байхгүй юу. Түүнээс зүгээр нөхрөө хуурснараа онцгой биш байхгүй юу. Өөрөөр хэлбэл тэр дотор тийм тексттэй тийм. Зүгээр дээдсийн 6 цингэл байсан бол одоо би чамайг ойлгох байлаа гэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл тэд бүгд хоорондоо явуулдаг л байхгүй юу. Тэр хүний хүнд байдаг муу юм тэнд бүгд байгаа байхгүй юу. Тэгээд тийм биш юм шиг худлаа амьд цаадаг байхгүй юу. Тэ? Тэр дунд Анна яг жинхнээсээ дурлаад, яг жинхнээсээ хайрлаад, энд байсаа хайрна.
энэ яг хайр биш байжээ гэдгийг ойлгоод тэнгүүтээ за би чамд хайртай би араадаа чи араад авах уу гэсэн чинь нөгөөтөнд дагаад байхгүй. Тэнгүүт ана яасан гэхээр тийм ээ би хайртай болсон. Яа та нар энийг нуудгийн яагаад болдгүй ингээд гарч ирээд өөрийгөө зарлан тунхсан чи бүгд тэрийг чөтгөр шулан мэт харж байгаа байхгүй аюу мэдтэй тий. Тэгэхээр эн чинь зүгээр нэг араар тавилтын тухай жүжиг биш. Тэр эмэгтэй хүнээс яг цагаатлахаар ямар том хүч гарч ирдэг. Тийм гоё сүнслэг зохиол байхгүй. Зөв анзаарсан бол Баярмаа ямарваа нэг рекламанд тоглож брендийн нүүр царай болж байгаагүй юм лээ. Тэгэхээр яг жүжигчин хүний ялангуяа одоо урлагийн од тайзны од шүү дээ. Тэр хүний амьдралын хамгийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь бол брендийн нүүр царай болох рекламанд тоглох шүү дээ. Тэгэхээр Баярмаа яагаад энэ талаа орхидуулсан юм бэ? Магадгүй ийм санал одоо ирдгүү гэж худлаа ярихгүй л байх л та тийм ээ. Эсвэл хүлээж авдаггүй юм. Тэгэл урлагийн хүмүүс чинь тийм санал ирнэ. Тэгээ энэ чинь нэг юм байдгийг. Нэг юм хэлбэр агуулга хоёр зөрчил үүсдэг байхгүй юу? За. Энд чинь бүр ингээ миний асуудал биш Монголын асуудал байхгүй юу? Одоо жишээ нь одоо гадны ямар юу байдгийг тий нэг брэндтэй хамтарч ажиллаад нүүр царай нь болоод өгүүдээ 1 жил ч юм уу 2 жил ажиллаад тэгээ тэр нь яг нөгөө брэнд нь энэ манай нүүр царайг тунхагладаг. Нөгөөтг нь яг тэндээ ажилдаг. Тэгээд үнэлэмж нь ямар байдаг вэ? Аль нь ранга тогтоодог. Одоо тэгж бие биентэйгээ уулзснараа нэг нэгнийхээ яг одоо цензурыг тогтоож идэг тий. Би бол ийм хэмжээний гэж нэг нь тогтоох нөгөөтг нь би энийг авсан манай компани ч гэдэг юм уу тий. За энэ бол ингээд дэлхийн жишээ шүү дээ тий. Монголд ч болохоор ерөнхийдөө чатаар өнийхөө саналыг явуулаач гэдэг ингээд ирдэг байхгүй юу? Нэг ийм реклам тийм тоглох гэсэн та хэдэр чатаар үнэ гэс явуулчих гэдэг ингэдэг байхгүй. Тэр чи ингээд амар нэг торомжлоод байгаа юм шиг эвгүй санагдаж байгаа юм чинь. За тэгээ тэр нь тоглолоо гэж бодъё. За мэдээж ер нь Монголын компаниуд хизээч те урлагийнханд мөнгө төлдөггүй байхгүй юу? Ер нь төлөхгүй байгаад сурцсан. Тэгээд бартер ярина. Тэгээд тодорхой хэмжээний жаахан мөнгө ярина. Тэр нь баярмаа гологддог би тоглолоо гэж бодъё л да. За тэгээд тэр чинь миний одоо ажил хөтөлбөрийн үр дүн миний одоо юуны баталгаа болж чадах юм уу гэж чадахгүй шүү дээ. За тэгэнгүүт тэр ажил ингээд нэг сар ч юм уу болоод дуусна. За тэгээд одоо амьдрахын тулд одоо яах ёстой вэ гэдэг дахиад би реклам тоглох ёстой юм тий. Тэгэхээр дахиад нэг компаниас нэг гяс үнэ явуулчих гэдэг санал ирнэ шүү дээ. Тэгээд би тэр нь дахиад тоглох юм уу? Ингээд би хитгэн компани байгаа ш тойрол тоглоод байх юм уу тий. Тэгээд тэнд нэг бартер орцсон нэг 5-3 цаастай ингэсэнд орвол би энд өөрийнхөө мэргэжлийн ажлаа чанартай болгох гээд эндээ ажиллаж исэн дээр баг. Түр амар том компаниас хүртэл айгүй эвгүй санал энэ төр ирж ирсэн одоо нэрийг хэлээд яа. Жишээ мөнгө авахгүй штэ гэдэг ингээд. Одоо айгүй том гоо сайхны брэнд биний найздаа ярьчлээсэн. Үнийн саналаа явуулаач гэдэг байгаа байхгүй. Тэгээд за ямар хугацаанд ажиллах юм? Үндсэн нүүр царай юм уу? Нэг удаагийн реклам юм уу? Видео юм уу? Фото зураг авалт юм уу? Хэдэн удаагийн зураг авалт юм? Энэ бүх мэдээллийг гоё дэлгэрэнгүй бичээд өөрсдийнхөө үнийн саналтай над руу явуулаарай баярлалаа гэдэг. Инхээр эхлээд үнэгээс явуулаатгаач гэдэг. Тэр амар том компаниас би бүр нэрийг хэлээд менежерийн гомдлмоор санагдсан шүү. Яг өөрөө нэгдүгээр тэр компанид би хэлсэж боломж олоход би тэнцэх хэвээр. Би өөрөө тийм байх хэвээр баймаар байна тий. Тэгээ тэрнийхээ баталгааг тэр компаниас би бас авмаар байна шүү дээ тий. Иймэрхүүл байдаг ч урлагийнхан бүгдээрээ л мэдж байгаа шүү. Урлагийнхныг угаасаа ингээл нэг хитэн 5 цаасын өгөөл. Тийм учраас өнөөдөр элсэн чихэр маргааш цагаан будаа реклам тоглоод яваад мэргүүлэн л да тийм ээ. Тэр хөөх хамт тэднийг буруу харах байхгүй. Тэр нэр нүрээ ашиглаж амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэр мэрэгчлэрээ хүнчлэг болох хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэд нар чинь яалтчгүй бүгдэнд нь тоглохоос өөр аргагүй болж байгаа. Баярмаа 4 хүүхдээ жайлын сайн эзэгтэй
Гэхдээ хизээч одоо гэр бүлийн амьдралаа ч юм уу нөхрөө олны юм бас гаргадаггүй. Тэгэхээр нөхөртэй чинь танилцаж болох уу? Болохгүй. Танилцуулахгүй. Танилцуулахгүй. Тэр чинь миний нөхөр. Хүүхдүүдээ ирэх цаг гаргаж байна. Гарна. Яг эд ажилтны үед бол яалтчгүй орхидог. Тэгээд эргүүлээ тэрийг нөхөхгүй бас нэлээ гүрэн л дээ. Миний анхаарал бол тэр хойтолд бол байнга байдаг ерөөсө. Жохон цаг гаргах юм бол энэ тийм дэми юм хийж суухгүй шүү ерөөсө хүүхд рүүгээ галкияс. Тэгэхгүй бол болохгүй л дээ. Аав ээж болно гэдэг чинь ерөөсөө л тэнд ерөөсөө илүү дутуу тэр уянгийн хайлч хэрэггүй яасан өөр ямар ээж мэж ерөөсөө хариуцлах байхгүй. Энэ хорвоод чи хин нэг хүүхнийг чи өөрөө хүсэж төрүүлсэн шүү дээ тий тэр хүн эрийг жирээг тэгвэл чи тэр хүнийг амар тайван өсөг эрүүл саруул өсөг тий өгөх ёстой боловсролын нөгөөд өсөг инэрх ёстой инэрл хайрын нөгөөд өсөг тэгж чадахгүй зүгээр л хүүхдээ мал шиг хайчиж байгаа надад бүр өмнөхөр имзэг санагддаг тийм эцэг эхчүү тийм гэр бүл зөндөө ажиглагддаг тэр хүүхд гэдэг чинь одоо бүрэн хүн болж чадаагүй хөрхий те оюун санааны хувьд ч тэр бие физиологийн хувьд ч тэр тал хүн штэ. Тэгээ тэр хүмүүс бидний гар дээр хэн болж өсөөд нийгэмд хэн болж гараад тэгээ бусдад яаж нөлөөлөх вэ? Өөрөө хэр аз жаргалтай амьдрах вэ? Энд чинь бүхэл бүтэн хүний хувь заяаны асуудал ярьж байгаа. Тийм болохоор зөвөр л ингээл аячаад гулялаад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ хариуцлагыг бол би дандаа зүрхэндээ авч явдаг. Хичнээн ажилтаа, хичнээн юутай байсан ч гэсэн нэг хүнийг би бүтээж штэ. Тийм болохоор бүх зүйлийг би өгч чадахгүй байх. Гэхдээ чадах бүх юмаа бас хичээл үзэх хэрэгтэй. Гэр бүлтэй болсноор яг тэр урлагийн карьерт ямараар нөлөөлсөн бэ? Миний урлагийн карьерт их сайнаар нөлөөлсөн. За. Магадгүй би гэр бүлгүй байсан бол өнөөдрийн би гарч ирэхгүй байсан баг. За. Тэгэхээр миний одоо их тууштай ингээд их зоригтойгоор ажиллаа хийгээд яваад байгаа нь бол миний гэр бүл тэнд их баттай байгаа гэх. Сэтгэл тайван байна тэр хэрээр тийм ээ. Тэнцвэртэй. Ихэдээ тэр олон хүүхдийн буянч гэж байдаг баг. Сэтгэл санааны доктортой байдал чи бүтээмжтэй чухал шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр бол ерөөсөө би маш тайван байдаг. Магадгүй одоо тэгэл залуу байна, гоо зөксөнтэй байна, нэр алдартай байна, маш олон хүнээс болзооны урилга авах ч юм уу. Тэр болгонд бас хаалт болдог утгаараа яриад байна уу? Ер нь тийм санал баярмаа ямраар ханддаг вэ? Гэхдээ ингээл ер нь эмэгтэй хүн ганцаараа зүтгээд байна гэдэг чинь өөрөө аюу амаргүй байхгүй юу? Тэгээд тэр хүн чинь нэг юм хүнээр хайрлуулж, хүнийг хайрлаж, энэ ухаан бодол чинь ариун тунгалаг, зүрх сэтгэл чинь амар тайван байж иж тэр хүч гэдэг сэтгэлийн тэнхээ гэдэг зүйл чинь надад бий болно шүү дээ. Түүнээс биш ингээл амар юм зовлон даваад байгаагаараа сэтгэлийн тэнхээ биш байгаад байдаг байхгүй юу? Миний хараад. Амар амгалан гэдэг чинь өөрөө сэтгэлийн тэнхээ байхгүй юу? Тэгээд гэртээ очиж тэр амар тайван мэдрээд аюулгүй байгаагаа мэдрээд ингээд ажил дээрээ ирэхээр би ерөнхийдөө жоохон бардамдуу зоригтой дүү би юм хийдэг байхгүй юу? Тэгээд тэр амар амгаланг барихын тулд энд би бас хамаагүй задарч болдгоо байхгүй юу? Тийм учраас би өөрийгөө бодол санаагаа хямддаг, үг хэлээ хямддаг. Ингэж нөгөө амьдралыг өөрийнхоороо тэнцвэржүүлж явна гэдэг чинь хүний ухамсар үстэй. Тэгэл энд ч савчаал, тэнд ч савчаал, энд очиж уйлал, энд очиж инээгээл, энд очиж сошиал дээр лайвдаа тавил. Би ч ингээд урсаад алга болчих штеп. Миний энэ ажилч явж өгөхгүй, гэр бүлд ч тэнд алдагдаад миний ноён нуруу хугарах байхгүй юу? Тэгэхээр эний чинь авч явахд хүнд нэг жоохон ухамсар хэрэгтэй л болдог байхгүй юу? Тийм. Хэрэг хайрын зохио авч, хэрэг болцоонд өргөдчихсэн юм. Нэг их биш шүү. Тийм үү. Тийм хүмүүс над руу нэг халддаг юм ер нь бол. Ихэмсэг харагдаад байна. Эренч тэр, эмэнч тэр нэг тэгж халддаг юм. Тэгэхээр би бол хүнийг өөрөө бол их найрсаг хүлээж авдаг, маш хүндэлж харьцдаг. Яг байгаагаар нь ойлгодог, найз нөхдөж тэр, ах дүүгэж тэр хамтран ажиллаж байгаа ш тэр өөртөө тааруулах гэж хичээдэг, хүндэлдэг, зам аншных нь онцлогийг ойлгодог, за манай ийм зантай юм чинь ингэж байгаа да, энэ удаад ингэж үдэ ч гэдэг юм уу тий. Хүнийг бол маш сайн ойлгодог. Драмын театраас гарахулсан шалтгаан юу?
би тэгтээ драматтай хайртай юм шиг байна тийм. Ингээ ярихаар надад сэтгэлд ингээл нэг юм үүсдэг байхгүй. Аха. Хайртай ч л байх тийм. Тэнд чинь одоо боловсрч Бүтээгдэж жүжигчин гэдэг эрхэм нэрийг зөөж хүлээн зөвшөөрөгдөж гарч ирсэн юм чи. Тэгээ олон шалтгаан байсан. Монголд чинь урлагийн одоо салбартаа дээшээ гарч ирлээ ч гэсэн явж нэмэргүй байдаг байхгүй юу? эдийн засгийн талаас одоо яаж чи хичээгээд амар ингээд тухайн салбартаа гараад ирсэн ч гэсэн амьдралд чинь явж нэмэр байхгүй. Тэгэхээр би зүгээр нэг юм хувиа боцсон хүн болчиход байгаа байхгүй. Нэг юм карьерт дуртай, айгу алдар нэртэй байх гээд байгаа юм уу тий. Тэгээ тэр бүхэн чинь миний амьдралд ямар хэрэгтэй юм. Би нэг юм цаасан дээр нэрээ бичүүлсэн л хүн болноос тэгээд юу гэж гавьяа жүжигч юм баяр болно. Тийм тэгээд дахин нэг жил ажилласан бол магадгүй гавьяа өдөр аваад сайхан л байх байлгүй тий. Гэтэ ийм хийсвэр юмд нэг дурлаад яваад иж бас болохгүй байхгүй юу? Хий хоос юм. Тийм. Нэг гавьяатад дурлаад ч юм уу. Эсвэл ингээд намайг хүмүүс таньж байгаад нь баярлаад ч юм уу. Тийм энэ чинь хоосон зүйл штэ. Нэг талдаа. Хий хоос нэр алдар. Тийм нэр алдар юу гэл. Гэтэл яг амьдралын чанар гэдэг чинь өөрөө ялгаатай байхгүй юу? Энэ бүхэн миний амьдралд яаж нөлөөлж байгаа юм? Магадгүй яг 10 жилиг би яг хүүхдийнхээ хажууд байсан бол ямар өөрчлөлт гарах байсан бол тий? Тэгэхээр би ингээд зүгээр нэг юм урлагийн эмхтэй байх нь гоё санагдаад яваад яж болохгүй шүү дээ. Зүгээр яг бодиттой юм байсан уу байсан. Мэргэжлийнхэн тал дээр би ямар ч байсан, ямар ч дүр дээр нэг бүдэрчгээргүй хэмжээнд би суурьюг олж авсан. Үнэхээр сайхан дөрүүдийг яг бодтойгоор одоо хийсэн. Энэ бол бодиттой зүйлтэй. Гэхдээ эндээ дурлаад бас тэгээд гүгээдээ чиргүүл санагдаж шүү. Би ер нь тийм ямар ч үед би шаардлагатай бол урлагаас зайгаа авахд бэлэн. Би тэгэж нэг томтол миний урлаг гэл нэг ингээд идэх юм шиг байхгүй. Ер нь миний гараас бодиттой юмнууд гарч явах хэрэгтэй. Үнэхээр би сайн дүр тоглох хэрэгтэй. Тэрэн сайн ажил болох хэрэгтэй. Тэрнийхээ үр шимийг би хүртэх хэрэгтэй. Эндээс ямар нэгэн бодиттой үр дүнгууд гарч явах хэрэгтэй ч гэдэг юм уу. Би ер нь нэг юм жоохон тэгж харах гэдэг юм. Өөрөө тийм болохоор намайг театраас гарахад хүн болгон гайхчихсан. Тийм гайхчихсан. Яагаад чи одоо театрын ийм гоё солиочч чинь болчиход театраас гарах гэж байгаа юм бэ? Гарч болно шүү дээ. Тийм тэрэнд хорогдоод сүнсээ өгөл тэгээд ах юу аахгүй шүү дээ. Мэдээж олон жил ажилласан газар болохоор орхоор сэтгэл ингээд бас сайхан шүү гэж бодогддгийн тайзмаа заарахаар. Магадгүй драмын театрт одоо цалин өндөр ч юм баярмаа тийж хөдөлмөрсөн тийм олон дүрвтэйснийхаа хэрээр одоо эдийн засгийн утгаараа үнэлэгдчихсэн бол өнөөдөр драмын театрт байж л ах байсан. Ингэж бие зааж явах хэрэг байна уу? Тэндээ байжсэн дээрээстэй солиос жүжигчнээ хийгээд тий айтайхан үнэлгээ энтер аваад тий яг төрийн байгууллага чинь тэгээд сайхан нэр хүнд, сайхан дөрүүд, сайхан дурсамж бол үлдээдэг. Тэрийг бол үгүйсхийн арга байхгүй. Тэгтэл тэнд нэг юм зохицуулт хэрэгтэй л харагдаад байна. Бүтээхийг хүсдэг дүр гэж байна үстэй. Одоо нэг тэр байхгүй. Миний тэр хүсэл тачаалаар орж ирдгүү. За, миний дүр зүгээр миний бодлоор зүгээр л гэхдээ баа насны ч юм өрөөл биелэл ороод байна шүү. Аяанда. Энэ бол чиний одоо таны гоо үзэсгэлэнтэй холбоо. Би нэг өндөр нуруутай хүн биш байхгүй юу? Ерөнхийдөө би мөнгө төгрөгөн дээр ч нэг их шунаад байдгүй. Аз жаргалын хойноос ч нэг их шунаад байдгүй. Дүрийн хойноос ч шунаад байдгүй. Шунсан юм чинь зүгтаад байдаг байхгүй юу? Ер нь бол эсрэгээрээ тэр чам дээр эртэл байх хэрэгтэй байхгүй юу? Өөрөө хэлбэл чи өөртөө л бай. Хойноос нь хөөцөлдөж яах юм? Эрэгтэй хүн ч хөөгөөд ахаар цутцдаг үстэй. Хайчаар хүрээдэрдэг үстэй. Тэгэхээр гагцгүй хүнд ямар ч боломж олдож болно. Түнд бэлэн байх хэрэгтэй байхгүй юу? Клеопатрагийн дүр нь хүрээд ирсэн чи 5 ил таргалцсан сууж иж болохгүй үстэй. Тийм шүү дээ. Өвдцэн хөвтчихэж болохгүй үстэй. Тийм учраас жүжигчний форм гэдэг чинь үрчицэн сууж болохгүй. Тийм. Амьдралд угаасаа бүгд дарагдж байгаа шүү дээ. Адилхан л хүүхдүүдтэй ингээл явж байгаа шүү дээ. Гэхдээ өөр урлагийн хүн бол тэр форм гэдэг юм ийм. Үнэхээр чи урлагтаа байхыг тэсхийг хүсэж л байгаа бол таасан дээр амьдрахыг хүсэж байгаа бол эн чинь нөө тэсчүүлдэх тухай бас яригддаг байхгүй юу? Үлгэр дуурайл авдаг, дан дуурайдаг жүжигчин уран бүтээлч гэвэл хэнийг нэрлэх вэ? Яг мэрэгжлийн талаас, яг жүжигчнийхаа талаас гэвэл би одоо талигч Дэмэд Баатар ахыг их шүтдэг байсан. Би бол нэгэн тайзан дээр хэд хэдэн удаа хамт тоглож тэр хүний тоглолтыг харж ирсний хувьд тэр хүн бол үнэхээр жүжигч юм байна.
Тэгээ тэр хүний тэр тоглолтын маниар, тэр сэтгэмж, хурд, характер, хөдөлгөх тэр бол гайхалтай жүжигч. Тэгээ тэр хүн бол мэргэжлийн ур чадвар талаас миний гэж биширч харж тоглодог байсан жүжигчээ. Тэгээд би бурхан болоход нь яг нэг битэр их тийм ойр ах トゥ байгаагүй штэ. Зүгээр л партнерууд хамт ганцаар юм л тоглож байсан. Их ойрын хүнээ алдсан юм шиг бүр ингээд сэтгэл өвдөөд маш тэгж эмзэглэж байсан. Тэр нь одоо ямар эмзэглэл байсан бэ гэхээр хуучин гэхээсээ илүү энэ Монголын театрт байх ёстой өнгө төрх байсан юм аа энэ жүжигчин. Ингэж задгай тоглодог, ингэж задгай сэтгэдэг ийм характертай жүжигчин ёстой л төрдөг баг. Би өөр тийм жүжигчин мэдчихэж байна. Тэгэхээр би тэгж бодож бүр ингээд Монголын театрын урлагийн өмнөөс харамсаж сэтгэл их эмзэглэж байсан шүү. Хувийн талаасаа бол өлгөр дөөрэл авдаг хүмүүс байдаг. Манай найруулагч нар байна. Манай Ахмад зарим жүжигчид байна. Өөрөө чи одоо ардын жүжигчин төрийн сойрхолд сувдын араас гарч ирж байгаа маш чадaltaй эмэгтэй жүжигчин гэж тодорхойлдог. За тэгж харж байгаа бол их баярлалаа. Тэр чи одоо дамаг болсон мундаг хүн шүү те. Тэгээ сувдгаатай би театрт орсон цагаасаа л ерөнхийдөө бас хэд хэдэн дүрийнч би нөхөж тоглож байсан, хамтдааш тайзан дээр тоглож байсан. Тэгээ тэр хүний тэр нөгөө одоо юу гэдэг цар хүрээ бол үнэхээр том л доо. Тэр хүний тэр харилцаа, хандлага, мэдлэг, чадвар, жүжигчний авьяас юу гэдгийг бүр Монголын урлагт бэлгэлсэн бэлэг юм шиг санагддгийг. Үнэхээр тийм хүн. Тэгээд тэр хүний хажууд бас нэлээд хэдэн жил хамт байгаа, сүүлд нэг өрөөнд байгаад яг би сүрдэд нэг их айхтар ойртож болж чаддгүй. Зүгээр ингээд хэрэг боломж олддог бол хажууд нь суугаад их юм сонсох юмсан, юм асуух юмсан гэсэн тийм бодол байдаг. Гэхдээ би сувдгааг юм хийхээр их асуух дуртай. Сая энэ Клеопатра хийж хахад багшаа ирээд үзээд өгөөч. Нээхээс өмнө ирээд та нэг хараад өгөөч. Миний дүр дээр үг хэлээд өгөөч гэдээ бас ирээд зөвлөгөө энэ өгсөн. Анх Монгол театрыг нээж хахад бас сувдгаагаа ураад та ингээд бидэнд гоё юу болооч зөвлөгөө өгөөч одоо яах вэ хөөгээд тэр хүний үзсэн харсан дуусан тэр цар хүрээ бол үнэхээр том. Тэгээд одоо их тийм саруул ухаантай мундаг хүн штэ. Үгийн нэгээ сонсоход үнэхээр байдгийг. Тэгээд тийм мундаг хүнтэй харьцуулж байгаа бол баярлалаа.